Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Зураг зурах хэрэгслүүд, зураг харах технологи гэсэн хичээлийг өнөөдөр үзнэ. Хичээлийн зорилго нь зургийн Paint программын тухай ойлголттой болгох, түүний бүтцтэй танилцах. Зорилт нь Paint программын үүрэг зориултыг мэдэх, Paint программыг ажилуулах, программын үндсэн цонхтой танилцах, программын зэсүүдийг таньж мэдэх гэсэн зорилтын хүрээнд хичээлийг судалнаа. Өнөөдрийн хичээлийг судалнаа. Зургийн программыг нээх буюу ажилуулах дараалал нь Start гэсний All Programs гэсэн команднаас Accessories гэдэг командыг сонгоод Paint гэсэн командаа нээн ажилуулнаа. За Paint программын харагдах үндсэн цонх маань та бүхэнд харагдаж байна. За ажлын цонх хуудсыг багш нь зааж өгсөн байна. Сайн хараад аваарай. Гарчгийн мөр, үндсэн зэс командын хэрэгслүүдийг мөн багш нь зааж өгсөн байна. Сайн хараад ажиглаад аваарай. За үндсэн зэс буюу tools зэсний хэрэгслүүдийг бүгдээрээ нэрлэж сурна. За будах буюу зургийг бүхэлд нь будах, идэвхжүүлсэн хэсгийг будах гэсэн зураг дүрслэл маань хувинтай будаг асгарч байгаа юм шиг зургийг хэлж байгаамаа. За харандааны зургийг зурах хэрэгсэл маань байна. За өсөв буюу бичвэр текст оруулах хэрэгсэл байна. За томруулах буюу томруулдаг шилний аливаа зургийг томруулах, жижигрүүлэх боломжтой. За харилцах гэдэг маань балруулыг хэлж байна. За соруулах гэсэн дараах заасан хэрэгслийг хэлж байна. За хүүхдүүдээ бүгдээрээ сайн хараад ажиглаад тэмдэглээд аваарай. За аливаа зургийг зөөх, буулгах боломжтой байдаг байна. За зөөх гэдэг нь cut буюу аливаа зургийг нөгөө байрлалаас нөгөө рүү шилжүүлэн байршуулахыг зөөх гэж хэлдэг. За хуулах буюу яг ижил зүйлийг хуулан хуулах буюу copy-г хэлж байна. За тэгээд хуулсан зүйлээ буулгах буюу paste гэсэн үндсэн хэрэгслүүд байна. Та нар бас сайн ажиглаад тэмдэглээд аваарай. За файл зэсийг судлаа. За файл зэсний name гэсэн маань шинэ хуудас нээх, open гэдэг нь хадгалсан байлаа нээх. Аливаа зургийг хуучин өмнө зурж байсан зургаа нээх бол open гэж дарахна. За хийж байгаа зургаа хадгалах бол save гэж хадгална. За тэгээд хадгалсан файлын нэрийг өөрчилж хадгалахаар бол save as гэдэг зэсийг сонгоно. За хэвлэх нь print гэсэн зэс байх нэ. За бүгдээрээ мөн адил хараад тэмдэглээд аваарай хүүхдүүдээ. За өнгө сонгох хэрэгслүүд байна. Color 1 буюу зурах өнгө, Color 2 буюу дэвсгэр өнгөийг хэлж байна. За size гэдэг нь маань шугамны өргөн нарийны хэмжээг хэлж байна. За мөн бусад бүхий л өнгөний сонголтууд харагдаж байна. За edit colors гэдэг нь шинэ өнгө оруулах буюу уусалтай өнгө үүсгэх зориулттай хэрэгсэл маань байна. За ингээд өнөөдрийнхөө хичээлээр зураг боловсруулах технологи буюу Paint программын зураг зурах хэрэгслүүд болон зураг харах технологийн талаар мэдэж авлаа. Анхаарал тавьсанд баярлалаа.